За хамтдаа үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Алдар спорт хороо Гигинтэн корпорацийн тамирчин олон улсын хэмжээний мастер Отхон бол Олимпик Котинос клубын тамирчин спортын мастер Оюун Эрдэнэ нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана энэ өдрийн мэнд хүргэе. Урилгыг манд хүлээн авч ирсэнд их баярлалаа. Маш их баярлалаа. За маш гоё мэдээтэй Таиланд улсын Бангкок хотод болсон. За Азийн цомын байт харганы тэмцээнээс холимог хосын төрөлд алтан медаль хүртээд ирсэн байгаа тийм. Ер нь хосын төрөлж гэлтггүй ганцаарчсан төрлүүд ч гэсэн маш амжилттай оролцоод ирсэн энэ удаагийн Азийн цомд тийм ээ. За тэр талаарх сонь сайхныг хэдүүлээ үзэгчдээ сайхан хуваалцсанаа. За тэмцээн цомын тэмцээн хэр сонирхолтой болж өнгөрөв? Ямар улсын орнуудын тамирчид оролцоо өрсөлдөөн ширүүн байсан уу? Тэмцээний талаар. За манай тэмцээн маань 3 сарын 21-ээс 27-ны хооронд зохион байгуулагдсан байгаа. Тэгээд 18 орны 150 гаруй тамирчид өрсөлдсөн. Тэгээд мэдээж маш халуун байсан. Нэмэх 35 градус тэмцээн маань зохиогдсон байгаа. Тэгээд тэмцээн болохоос өмнө ямар ч байсан 10 хоногийн өмнө очиж бэлтгэл сургалт тэгээд уур амьсгалтанд тасах. Тэр нэг халуун нөхцөлд те. Манайч ингээл энд сэрүүн уур амьсгалаас шууд тийшээгээ очиж гарч байгаас те. Тэгээ бас нэг харуултын мэдрэмжээ олж авах гээд бид нар сая тэмцээнд оролцохоос өмнө 50 метрээс бэлтгэл хийжсэн. Тэгээд ямар ч тач 10 хоногийн өмнө очиод 70 метрээс харваад тэгээд бэлтгэл сургалтуудаа хангаа тэмцээнд оролцсон байна. Оюун маань хайд. За миний хувьд бас мөн адилхан одоо Монголын эрс дээрс уур амьсгалаас одоо халуун орны одоо улсад тэмцээнд орно гэдэг бас маш хүндрэлтэй байсан миний хувьд. Яагаад тэгэхээр одоо миний тэмцээний туршлага дутуу гэж бас өөртөө ингээд үнэлэлт хийчихсэн. Ер нь гэхдээ цаг агаар ер нь яг хэр нөлөөтэй байдаг бол яг энэ спорт. Ер нь маш нөлөөтэй гэж ойлгож байна. Бороо их орж байгаа. Бороотой байх юм бол одоо хараан дээр өөрчлөлт орно гэдэг ч юм уу. Халуун байх юм бол бас хараан дээр өөрчлөлт орно. Сэрүүхэн байх юм бол хараан дээр өөрчлөлт орно. Тэгээ салхи бас их нөлөөлнө. Тэгээ салхины хүчээ өөрөөсөө бид тооцоолж харуна гэдэг. Ер нь бол өөртөө маш их ажилтдаг спорт гэж ойлгож байна. За тэмцээнд оролцсон төрлүүдээ бас гоё танилцуулъя тий. Тэгээ бас авсан одоо олсон тэр гайхалтай ололт амжилтуудаа бас үзэгчдээ хуваалцсан хэдэлээ. Тийшээс олон жилийн дараа бас Монгол улсад маань ирж байгаа медаль шүү дээ тий. Тийм шүү дээ. Хамгийн сүүлд бол 2018 онд цуврал 1 болон цуврал 2 дугаар тэмцээнээс багийн төрөлд мөнгөний медаль, хувийн төрөлд хүрэл медаль авсан байна. Тэгээ одоо 8 жил завсарсны эцэст хувийн төрөлд болон холимог төрөлдөө алтан медаль хүртсэндээ маш их баяртай байна. Тэгээд дүүтэйгээ хамт одоо 2 дахь удаага 2 дахь тэмцээндээ оролцоод олон улсын тэмцээндээ оролцоод гайхалтай амжилт үзүүлсэндээ маш их баяртай байна. Оюун миний хувьд бас ер нь сэтгэл аягүй догтлж байна. Яагаад тэгэхээр би 8 жил тасалдсан гэж тэр мэдээг ерөөсө дуудлагаагүй байсан. Тэгээд ямар ч тач ингээд эхлээд ганцаарчсан төрлөө финал шалгараад ингээд ямар ч тач медаль авах нь бол тодорхой боллоо гэж ер нь аягүй баяртайсан. Тэгээд ганцаарчсан төрлөө бас алтан медалийг аваад ирсэн байгаа шүү дээ тий. Ер нь оюун эрдэнэ хувьд бас оролцсон анхны олон улсын тэмцээнээс нөө Монголда бас ямар тэмцээнд оролцож байсан бол анхны олон улсын медаль байсан. Өмнө нь 3 тэмцээнд оролцож байсан. Япон, Солонгос, Сингапур улсад ингээд оролцоод явж байсан. Ер нь энэ удаагийн тэмцээнд яг хосын одоо холимог төрөлд та хоёр маань алтан медаль авсан. Тэр төрөл нь яг ямар хуруу төрөл гэдгийг бас хэдүүлээ яг энэ спортыг бас нэг жоохон үзэгчдээ бас нэг жоохон өшөө дэлгэрэнгүйгээр танилцуулах зүйтэй болоо гэж бодож байна л да. Манай одоо Викторийн харагдаг төрөл нь болохоор Hercure буюу классик төрөл нь байгаа. Байт харганы өөр дотроо 2 төрөлтэй байдаг. Компаунд болохоор Hercure гэсэн. Компаунд нь болохоор 50 метрийн зайд харагдаг. Тэгээд одоо тэг хараан линзтэй, тэгш устай задлагчаар задлагдаг. Манай төрөл нь болохоор 70 метрээс харагдаг. Тэгээд бас муу адил олимпийн төрөлтөд ордог байна. Тэгээд одоо манай төрөл маань дотроо бас 3 болоод явцдаг. Ганцаарчлан төрөл, эрэгтэй, эмэгтэй багийн төрөл, холимог багийн төрөл гэдэг нэг тэмцээнд 3 төрлөөр оролцох боломжтой. Тэгээд сая хүү тэмцээндээ болохоор холимог багийн төрөл болон ганцаарчлан эмэгтэй төрөлтэй ингээд аврагын 2 алтан медалийг авчирсан байна. Холимог гэхээр одоо нэг
өөрсдийнхөө одоо авсан оног ингээл яг дараагийнхан харуулж байгаа нь ахиулаад яваад байна гэсэн үг. Ер нь яг холимог гэхээр яг оролцооны хувьд яг ямар байдаг юм бол. Ерөнхийдөө ингээд улсаас хамгийн өндөр онс нь нэг тамирч, эрэгтэй эмэгтэй нэг тамирч ингээд хосуулж холимог баг болдог. Нэг баг болчихж байгаа. Тийм нэг баг болчихдог. Тэгээд тэр хоёроо харавсан тамирчдын маань оноо нэгдээд ингээд дээрээсээ доош ингээд зэгсэж гэсэн үг. Одоо нэгээс одоо хитэн багчуудын 32 баг 33 баг орсон бол тэрүүгээр ингээд зэгсэж. Тэгээд 16-ны нэг гэх юм бол нэгээр гарсан тамир баг маань 32-ороо гарсан багтайгаа ингээд шууд ингэж нуугалчт юм. нуглаад тэгээд шууд хараа явчихсан. Тэгээд ялагдах юм бол шууд тэмцээнд дуусна. Дахиж боломж байх. Тэг нөгөө нэг дагах харваа марваа гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Тэгвэл харваа болгон чухал байх нь шүү дээ. Учраа бол өрсөлдөгч болгоо. Тий. За яг финалд хоёр маань ямар улсын тамирчидтэй тулж үлдээв? Финал Сингапур улсын тамирчидтэй тулж утсан. Тэр хоёр тамирчин маань бас Өмнө Азийн цомуудад ингээд оролцоод байнга медальтай ирдэг нэлээд хүчтэй өрсөлдөгч нар байсан. Тэгээ финалд харах мэдрэмж бол анхудаа ингээд финалд гарсан болохоор амар сандарч ирсэн. Тэгээ тэрийг бас жоохон нууж ингээд дарах гэж айгүй хичээсэн. Тэгээд бас одоо туршлагатай хамтрагчийнхаа ачаар ингээд алтан медаль авсан. Ер нь бас Азууд яг энэ төрлөөр ч юм те энэ байт харааны төрлөөр бол бас нэлийн хүчтэй өрсөлдөгч нар байдаг шүү дээ те. Тэгэхээр бас нэг Япон солонгос гэдэг ч юм уу те. Ер нь нэлийн хүчтэй байдаг шүү дээ. Тэгэхээр яг энд бол одоо яг тэр хүчтэй орнуудаас бол оролцсон уу энэ цомын тэмцээнд? Солонгос улсаас бусд бүх орнууд нь оролцсон байгаа. Тэгээ ер нь тэмцээний одоо өрсөлдөөн бол нэлийн ширүү өрнсөн. Тэгээд бас тэр дундаас ингээд 8 жил тасарсан байсан одоо цуурлаа ингээд зогсоосондоо маш их баяртай байна. Одоо тэгэл бөөхөө үргэлжлэнэ үстэй. Дараа дараагийн том тэмцээнүүдэд бол одоо арай бас нэг том сэтгэл зүйтэй те. Тэгэл яах. Энэ тэмцээний ач холбогдлын үед одоо олимпиад орох ирэх онооч гэдэг юм уу те. Ер нь дараа дараагийн та хэдд маань бас нөлөөлж байгаа зүйл юу вэ яг энд одоо алтан медаль авснараа. Одоо бидний хувьд болохоор хамгийн анхны энэ жилийн анхны олон улсын тэмцээн болж байгаа. Үүгээрээ бас бид нар одоо бэлтгэлжилт маань хэр байна гэдгийг үзэж байгаа. Бас давхар бид нар одоо Азта тий Монгол улс гэдэг улс маань одоо иймэрхүү хэмжээнд байгаа шүү гэдгийг бас тамирчид маань өөрсдөө үзүүлэхийг хичээдэг. Тэгэж ингээ оролцохгүй байхлаар Монгол улс гэж байхгүй гэдээ бодож штэ. Ямар ч улс байт ингээл бодож чинь. Тэгээд нэг тэмцээнд очдөг. Өнөөдөр чи ямар улс ингээд нэг одоо юу гэдэг чинь тий үл тоох ч юм уу тий шууд нөгөө тийм айц бэргээ төрөхгүйгээр байх магадaltaй. Тийм болохоор хамгийн ихний зохиогдож байгаа цуврал нэг буюу Азийн цомын цуврал ихний тэмцээндээ амжилттай оролцсон байна. Одоо энэ жилийн үед бол хамгийн том тэмцээн маань 10 сард Япон улсад Азийн наадам маань болно. Тэр тэмцээнээс эхлээд олимпик ирэх болгох. Тийм болохоор бидний хувьд бол энэ жил бол алдаж болохгүй жил гэж ойлгож байна. 2023 онд бол Азийн наадмаас миний хувьд алтан медаль аваад Парис олимпиадыг авч ирсэн байгаа. Тийм болохоор авраг авна гэдэг амархан хамгаална гэдэг бол хэцүү гэдэг шиг. Тийм шүү тий. Тэгээ бэлтгэл сургуультад манай баг хамтлагын маань сайн гүйцэтгээд энэ жилдээ бас олимпиадыг авчих юм бол санаа амар бэлтгэлүүдээ хийх болов гэж бодож байна. Өстой тийм баг шүү тий. Шууд олимпиад хамаг анхаарлаа төвлөрүүлээд тий. Бэлтгэл сургуультай хийвэл. Монголоос ер нь хэдэн одоо гишүүний бүрэлдэхүүнтэй бас саяны тэмцээнд оролцсон болоо. Монголоос 2 дасгалжуулагч, эрэгтэй эмэгтэй 3 буюу ингээд 6 тамирчин нийлээд 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна. Тайзан дээр гараад яг алтан медаль авчлаа. За тэгээ аль төрөлд нь алтан медаль авчлаа гэсэн тухайн үеийн сэтгэл бас ямар байсан болоо? Эхлээд Олимпиагийн төрөлтөө финал дээр ингээд харваад ялсныхаа дараа ингээд амар догтлолтой. Тэгээ тэрийг би бас ингээд дарахгүй бол дараагийн миний ингээд финалийн харванд бас нөлөөлөх ингээд бас эрсдэлтэй байсан болохоор ер нь өөрийгөө айгүй сайн дарсан. Тэгээд бас хүмүүс миний бичлэгийг үзчихээ. Чи ерөөсөө сандарч байгаа гэж харагдаагүй. Зүгээр л ингээд 50 арсан юм шиг л харагдсан. Яг үндэ ингээд миний бүр зөрчний цохилт ингээд надад бүр сонсогдохоор ингээд амар юм сандралтай байсан. Тэгээд ямар ч тач мэдээж чи миний том ингээд хариуцлага явьж байгаа Монгол улсынхаа нэрийг гаргах учраас тэндээ би өөрөөсөө ингээд хариуцлага алдаж болохгүй гэсэн сэтгэл зүйтэйгээр финалийн оролтоо хийсэн.
Ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн. Ганцаарчилсан төрөл ер нь хэр өрсөлдөөнтэй байсан. Финалд ямар улсын багтай харуулсан бэ? Ганцаарчилсан төрөлд за нийлээд алтан медальтай нийлээд би 5 хүнтэй ингээд өрсөлдөөд ялж иж ер нь бол медаль авсан. Хамгийн хүчтэй нь гэвэл Малайз. За тэгээд энэтхэг улсын тамирчид бол байсан. Мэдээж ингээд Азтаас нэлээд өндөрт бичигддэг чадварлаг тамирчидтай улсад. Яг финалийн харалтаа бол энэтхэг улсын бас сайн тамирчинтай утсан байгаа. Хичнээн жил ер нь хичээлж байгаа үлээ. Монголоор ер нь. Бет харуугаар яг 9 жил одоо хичээлж. 9 жил. 9 жилийн дараа Азийн цомоос ямарсан 2 алтан медальтай өрдсөн. Одоо дараа нь маш том ирээдүй үлээж штэ тий. Олимп гэдэл том даваа байна. Хамгийн наан нь бол одоо олимпийн эрхээ аавна гэдэг маш том хариуцлага байна гэх мэтчлэн тий. Ер нь ягаад яг энэ спортыг сонирхох болсон талаар одоо яг хувь хүмүүс рүү ч бас орж байгаа нь танилцмаар байна л да. Ер нь яг энэ спортыг юун сайхан болоо та хэд маань ингээд энэ спорт руу ороод ингээд хичээлээ тууштай явж гинэ. Анх бол ерөөсөө спортоор хичээлийн тамирчин болно гэсэн бол бодлого байсан. Тэгээ анх 2009 онд манай алдрын спорт хорооны дасгалжуулагч нар маань одоо алдрын спорт хороотой ойролцоо сургуулиудаар илэлт авч явж таарад. Тэгээ миний хувьд бол сонирхоод бүртгүүлсэн. Тэгэл хичээлж эхлээл яг л явах хэрэгтэй байсан зам мөрмөнд байсан ч юм уу. Тэгэл нэг ингээ оруулж хараад гаргадаггүй улам л энэ спорт өөртөө татаад дурлуулаад байдаг. Яагаад гэдэг юм бол үгээр хэлж одоо болохгүй гэх юм уу нэг гайхалтай тийм мэдрэмж өгдөг. 90-ийн тойронд байт харуугаар яг хичээлдэг байсан хүн байгаа юу? Одоо манай ээж аав маань болохоор үндэсний сургуулийн спортын мастер хүн байсан гэдэг. Тэгээд бас цуснд маань байсан гэж магадгүй. Бас нэг удам дагсан бөх гэдэг шиг тий. Бас нэг тийм. Манай аавын аав маань болохоор 2 чөлөөлөгтэй анд оролцсон Ахмад дайч хүн байдаг. Тэгээд ер нь бол явах ёстой замаараа л явж байгаа бол. Өөрөөр хэлбэл ер нь яг бас за энэ удаагийн тэмцээнээс гадна өмнө нь ямар бас амжилтуудыг үзүүлж байсан. Олон улсын томоохон тэмцээн. Ер нь бол Азийн цомын одоо бүрэн медальтай болж байна. Алтан хүрэл медальтай. Тэгээ Азийн наадмаас алтан медаль авсан. Байтынхаа төвхөнд анхудаага. Жакартагийн Азийн наадам дээр болохоор бид нар Монгол улс маань 2 хүрэл медалаа Кермалад авч ирсэн. Тэгээд Хятадд улсын Азийн наадам дээр болохоор тэр алтаагаа засаад алтан медаль авсан. Тэгээд Токио олимп болон Парис олимпиад оролцож ирсэн. Тийм тамирчин байгаа. Ер нь яг яагаад энэ спортыг сонгож байгаа? Одоо чи хэдтэй билээ ер нь? Би одоо 19 настай. Оо, маш том ирээдүй шүү. Хичээлсэн юм шүү дээ тий. Хүүхэдээсэн яг ээж ланх ер нь энэ спорт руу айгуу түлхэц болж оруулсан. Анх бол яг ингээд ямар ч тийм спортын талаар бүр юу ч мэдлэггүй саксуулал хүртэл ингээд мэдтгүү зүгээр хичээлээ идэл тийм 5 дугаар ингээ охин байсан. Тэгээд ийм спорт байдаг шүү ингээд 90 тойронд чинь байвал чи заавал бүртгүүлэх шүү гэд ээж төлөөр ер нь хэлжсэн. Тэгээд хэлснээс нэг 2-3 сарын дараа юм уу? Яг манай сургууль дээр манай багш ирээд одоо би тамирын багш ирээд ингээд ном барьцсан орж ирсэн байхгүй. Тэгээд ийм спорт манай зааланд ингээд хичээлэх юм байна. Сонирхсан хүүхдээ л ороорой гэд. Тэгээ би тэрийг ингээд тоохгүй бас ингээд өнгөрөөцсөн байхгүй. Тэгээд ээжлээд нэг зааланд нэг тийм хүн орж ирээд тэгээд нэг сан ном сум чинь нэг тийм ингээд тэрээд ороод ирсэн гэдгсэн чинь чи одоо юу яриад байгаа юм чи орох хэвээр штэ над руугаа бүртгүүлээд ор сайн асууж сургал гэд. Тэгээ би ерөөсөө нэг тийм бас хүмүүнтэй ингээд нэг юм дууртгүй жоохон чимхийдүү хүүхдээсэн. Тэгээд ерөөсөө ингээд асууж чаддгүй. Ангийнхаа хүүхдээр ингээд намайг бүртгүүлчих гэж хэлж. Тэгээд анх бол нэг тиймэрхүү л байдалтай орж исэн. Тэгээд орсныхоо дараа өстэй гарч чадаагүй. Ингээд нэг амар юм сонирхсан дурлсан юм байхгүй мөртлөө би ингээд яваал. Тэгэл анхныхаа медалийг авчаал за би ер нь өнгөөл хичээлэх юм байна гэл. Тэгэл бүр дурлсан. Тийм бодол орж ирэл тэгэл дурлал байсан. Ээж бол их чухал түлхэц болсон юм шүү дээ тий. Юу яриад байгаа юм бэ чи яв гэж. Тийм шүү тий. Тэгэхээр бас нэр энэ ерөнхий боловсролын сургуулиудад бас нэг энэ спортын төрлүүдийг ингэж сурталчлан таниулах, энэ хичээллүүлэх нь ямар ач холбогдолтой вэ гэдэг нь яг энэ дээр ингээ манай эрдний жишээнээр ингээ шууд харагдаж байгаа тий. Хүүхдүүд бол яг
өөрснөө зорж очиж сонирхож очиж оролцохоос илүү спорт нь өөрөө хүүхдүүд дээр очиж бас нэг танигдчихвэл илүү бас үр дүнтэй юм болоо гэж харагдаж байна. Одоо ер нь за хичээлж байгаа залуу тамирчдын хувьд бас маш олон одоо тий маш олон хүүхдүүд за тэгээ сурагчид ч байдаг юм уу. За тэгээ зөвхөн хүүхд багчууд гэлтгөө бас одоо тэгээ насан туршид хүртэл сонирхоод хичээлдэг болоо гэж бодож байна. Алдрын спорт хороо болон тий хоёрын маань клуб дээр бас хичээлэгчид аль хэрэг байдаг болоо. Ерөнхийдөө бол одоо хичээлэгсийн тоо маш их нэмэгдэж байгаа. Өсвөр үеийн улсын аварга гэтэл 200 гаруй тамирчид оролцож байна. Одоо насан туршидээ улсын аварга гэхэд 290 төгч байна. Тэгээд манай спортын хөгжил нь улам л сайжрал, улам нэмэгдээл, улам дэлгэрэл хүмүүст ингээл дэлгэрэл явж байна. Тэгээд спорт гэдэг маань өөрөө гайхалтай зүйл байдаг болохоор одоо хүүхд залуучууд насан туршсан хүмүүсийг ч гэсэн одоо төлөвшүүлэхэд илүү үр өрөөлтэй байдаг болов уу гэж би боддог. Тийм болохоор ямар нэгэн спортоор хичээллээд өөрийгөө зөв байлгаад, эрт унтж амраад, өөртөө зорилго тавихын сайхныг мэдрээсэй гэж би бас дотроо хүсдэг. За тэгээд бас улсын дотоодын томоохон тэмцээн уралдаанууд бол болдог баг. Тэр тэмцээн уралдаанууд одоо яг ойрхон болгож байгаа тэмцээн уралдаан гэж байна уу? Ер нь манай дотооддоо ер нь өрсөлдөөн хэр байж байна? За манай дүүрсэн. Одоо яг Монголд ойрхон тэмцээн гэвэл 6 сард Улаанбаатар хотын аварга гэдэг эй зэрэглэлийн цол зэрэг олгодог тэмцээн байгаа. Тэгээд тэр болтол одоо заалны бас нэг тэмцээнүүд ингээ маструудын улсын аварга ч юм уу энэ хүү тэмцээнүүд бол явагдана. Тэг. Дотоодын өрсөлдөөн гэвэл бас ер нь нэлээд ширвээ явагддаг. Яагаад тэгэхээр ингээд хичээл ихсэд олон болсон, хүнийтэй олон болсон учраас ер нь бол ингээд чансаа өндөр байхгүй бол бас болохгүй. Бэлтгэл сургалтын хувьд ер нь одоо 7 хоногт ч байдаг юм а тий хэдэн өдөр яаж явдаг болоо яг мэрэгжлийн тамирчдын таад маань хувьд 7 хоногт 6 өдөр бэлтгэл. 6 өдрийн бэлтгэл хэдэн цагаар хийх вэ? Чи дан зогсоогоос шүү дээ тий. Өглөө 9-оос ахуулаад өдрийн 5 хүртэл 4-5 хүртэл бэлтгэл хийлээ. Тэгээд 1-р 3-р 5-р өдөр болгондоо хүчний бэлтгэл боёо фитнес явдаг. Тэгээд одоо суур хүчний бэлтгэлүүдээс хийж авахгүй бол ер нь бол туслах болчингууд тэр бүгдээ ингэж ачаалуулж нурууны болчингаа сайн байлгахгүй байх нь бол өдөржигөө зогсоогоор өвдөг ядралт их аам булчиг чангарна. Тийм болохоор ер нь бол маш их ачаалттай бэлтгэлтэй байдаг гэж ойлгож байна. Ер нь яг энэ спортыг зүгээр ингээд бодоод хахад бас яг ийм сэтгэл зүйн спорт юм шиг санагдаад байна л да тий. Одоо бүх зүйлийг ингээд тооцоолно нэгт тэр орчноо тий тэр салхи одоо юу гэдгийг бүх зүйлийг тооцоолно. Тэгээд хамгийн чухал зүйл нь тэр сэтгэл зүй тайван байж ээж тэр одоо байгаа онноо л гэсэн үгэндээ сэтгэл зүйн одоо бэлтгэл ер нь нэлээдгүй хийгддэг болов. Тэр тал дээр манайхан яг хэр тийм бэлтгэл хийгддэг юм бол ерөнхийдөө өөртөө их тулалдаг спорт тоо. Анх бол хичээлж байгаад анх тэмцээн оролдоонд орж явах тул угаасаа яач ч хичээсэн сандрам. Миний хувьд бол хамгийн анхны тэмцээн дээр оролцож байхдаа бүр ингээд зогсож чадахгүй хоёр хөлс халганаа тийм их айдтай байжсэн. Тэгээд тэмцээн оролдоонд оролцох тусам туршлага суун өөртөө ихтэй болно. Тэгээд тэр сандрал бол хамаагүй багасна. Ерөнхийдөө бол сэтгэл зүйн бэлтгэлийг бол бэлтгэлээр л болж байгаа. Түүнээс биш бол сэтгэл зүйчтэй очиж уулзаалаа. Би тийм те өөрийгөө ойлгуулах гэх мэтлэн асуудлуудаас илүү бэлтгэл дээр чи хэр их өндөр онж ин хэр их өөртөө ихтэй байна. Тэмцээн дээр яг л тийм үгтэн гарна гэсэн. Чи бэлтгэл дээр нэг жоохон ингээл алдаа гаргаад айцтай байгаад байгаа юм бол чи тэмцээн дээр очиж яг л тэрийг гүйцэтгэх гэсэн. Тэр яг л өөрөө өөртөө тий. Тий өөрөө л ажиллана. Өөрөө л одоо өөрийнхөө сэтгэл өөрийнхөө бие бэлдэрт гээл тэгээ бүх зүйл дээр л бас яг тулж ажиллаж ижил яг энэ хүү амжилтуудыг бол гаргаж байгаа болоо гэж бодож байна. Хичээлээд хэдэн жил болж байгаа гэлээ? Манай оюун эрдний маань хувьд бол 9 жил тий. 17 жил. 17 жил. Тэгээ 2009 оноос ахвал. 17 жил. Одоо тэгээд бас доороо одоо тамирчтай шавнараа бас ингээд үсгээ зааж сургаа явж байгаа лөө эсвэл зөвхөн яг тамирчнаараа явж байгаа лөө яг зөвхөн яг тамирчнаараа зөвхөн яг тамирчнаараа яг багш болгоно хүм ингээд зааж сургах юм бол миний амжилт угаасаа ойлгомжтой буурах болохоор одоо яг тамирчны юугаар яг тамирчнаараа яг өндөр зэрэглэлийн тамирчин гэдэг утгаараа гэхдээ ол шгшээ баг дээр бол тамирчтай зөвлөгөө өгөөд би одоо бол
Байтарны шгшээ багаан одоо багийн ахлагч гэж явдаг. Тийм болохоор тамирчтай бол зөвлөгөөгөө өгөөд туслах дэмжлэг зүйлүүд төр бол дэмжиж явдаг. Цааш тийм маш холын зорилго тавьсан байгаа шүү дээ та хэд маань тий. Тэгээд бас одохгүй сайхан мэдээгээр эргээд олцох хаа гэж найдаж байна. Оюутны хувьд ч гэсэн одоо дөнгөж 19 настай гэдэг чинь Монгол улсын маш том ирээдүй гэж бас харж байна шүү те. Ер нь яг энэ одоо төрлийн спортоор одоо яг энэ наснда ч гэдэг юм энэ бол улсын тэмцээнүүдээс одоо ганцаарсан төрөлд алтан медалж авдаг ч юм уу. Ийм төрөл өмнө ер нь манай төрөл байхгүй шүү дээ. Одоо ерөнхийдөө бол олон улсын зэрэглэлийн Азийн цаанаас хамгийн залуу насндаа авсан гэх юм бол манай оюун эрдэнэ болж байгаа шүү. Тэгж ах шиг байна те. Гоё юм аа. Тэгээд энэхүү бас спортоор хичээлэхэд түрүүн оюун эрдний маань хэлж байсанчлан ээж нь одоо ингээд их сайн дэмжиж байсан ингээд тийм мэдээж та хоёрын маань хувьд эргэн тойрны баг хамт олон гэр бүл найз нөхөд гээд маш олон хүний дэмжлэг бас байдаг болоо гэж бодож байна. Тэгээд багш тасгалжуулагчид тий тамирчдын баг бүрэлдэхүүн гээд тэдгээр хүмүүстэй бас сайхан сэтгэлийнхаа үгийг хэлээ те. Одоо бид бүхний ярилцах хугацаа энэ түрээд өндөрлөж байгаа маа. Юуны төрөнд Алдрес спорт хороо Гигантен корпорацийн удирдлагуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Гигантен корпорацийн хувьд бол энэ оны 1 сараас ахуулаад тамирчин нь болоод явж байгаа. Тэгээд их бэлгшээж хүлээж авч байгаа. Гэрээ байгуулаад тамирчин нь болоод эхний оролцсон тэмцээнээс ингээд медаль авсантаа маш их баяртай байгаа. Тэгээ бас холбооны удирдлагуудаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ялангуяа холбооны ерөнхийлөгч Хотгон Туяа дарагтаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ягаад гэвэл ийм арт сансрын ийм артад бид нэр 50 метрийн заалтай болсон байна. Тэр заалны хүчинд бас бид нар энэ их өндөр амжилтыг үзүүлсэн болов уу гэж боддог. Тэгээ бас гэр бүлтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Гэр бүлийн дэмжлэг байхгүй бол бид нар өдөрт ийм зүйлтэй явахгүй. Ялангуяа ээж аавын дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл унах босох маш их олон тохиолдлууд тамирчин тохиолддог болов. Тэгээ бас баг хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хамтын хүчээр л энэ амжилтыг үзүүлж байгаа болохоос ганцаараа яваад тийм амжилт үзүүлнэ гэж байхгүй. Тийм болохоор бүгдээрэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За юуны өмнө намайг одоо ингээд бүх талаар нь тусалж дэмжиж ингээд үдий зэрэгтэй хүргэсэн аав ээжтэй үнэхээр их баярлалаа. За мөн миний одоо энэ том амжилтыг ингээд суур тэр одоо босгыг тавьж өгсөн анхныхаа багш болохоор энэ чимэгтээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За мөн клубын хамт олон болон холбооны удирдлага, за мөн холбооны ерөнхийлөгч болох Хотгон Туяа дарга, за мөн шгшээ багийн 2 тасгалжуулагч болох Наран Туяа болон Ганзаруу багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол одоо энэ амжилтыг одоо босгоход бүхэлд тусалж дэмжсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Баярлалаа. Өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд та хоёр гэлтгөө бас баг бүрэлдэхүүнд нь сайхан амжилтыг хүсье. Хэдүүлээ эргээ сайхан мэдээтэй манай студид эргээд уулзах байхаа гэж найдаж байна. За маш их баярлалаа. Танаа хамт олонч гэсэн маш их баярлалаа гэж оролцуулсан. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн зочдоор Алдрес спорт хороо Гигантен корпорацийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Отхон бол Олимпик Котиноос клубын тамирчин, спортын мастер Оюун Эрдэнэ нар оролцлоо. За хамт үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагт иргүүлцлаа. Түр баяртай.